Сайн байцгаана уу? Дараагийн бичлэгтээ тавтай байрал хэрэг та намайг анх удаа үзэж байгаа бол намайг Лавутлам гэдэг миний бусад бичлэгүүдийг лагийн байн сувгаар минь орж үзээрэй. Энэ удаагийн видеонд би хэрхэн улсын сургуулиас тэр тусмаа аймгийн сургуулиас Америкийн их сургууль тэнцэн орсон талаараа хуваалцах болно. Гол ярианда орохоос өмнө би өөрийнхөө талаарх товч намтрыг хуваалцъя гэж бодлоо. Би 1-р ангиасаа 9-р анги хүртэл Өвөрангай аймгийн 12 хот дахь 2-р сургуулийг сурч төгссөн байгаа. 10-11-р анги аймгийнхаа мэрэгд лаборатори сургуульд шилжиж төгссөн. 11-т явж байхдаа за ер нь бол би англиээ сайжруулах хэрэгтэй байна. Гадагшаа явхад бол зайлшгүй англи шаардлагатай байна. IELTS TOEFL гэдэг шалгалтыг би өгөх ёстой байдаг юм байна. Гэтэ IELTS TOEFL гэдэг шалгалт нь юу байдаг, дотроо ямар системтэй юу агуулдаг гэдэг талаар юу ч мэдэхгүй. Гэтэ ерөөхдөө IELTS TOEFL гэдэг юм хальт сонсцсон байгаа. За тиймэрхүү юм ингээд судлаа мэдсэн байсан учраас за би хэлээ сайжруулъя. Хүүхдүүд хаашаа явж юу хийж байгаа талаар ингээд сонсож судалж мэдээд 12 дугаар анги бол хотод ирж төгссөн байгаа. Илүү хилэндээ англи хэлэнд төвлөрдөг сургууль руу шилжиж орсон. Миний суур үндэс 1-ээс 11-р анги бол улсын сургуульд ингээд тавигдсан. Миний англи хэлний түвшин бол сайн биш, дундаж биш. Магадгүй дунджаас ч доогуур байсан байж магадгүй. 12 дугаар анги хотод ирээд маш олон танихгүй хүмүүстэй танилцаад тэ. За ингээд түвшин ингээд тогтоолгоод анхны хичээлийн үцгэд бол би oh my gosh. Миний англи хэлний түвшин бүр ямар муу байсан юм бэ гэдгийг ойлгож авсан. За ингээд хотод шилжиж ирлээ, түвшингээ тогтоолголоо. За тэр сургууль маань болохоор ингээд одоо ингээд 4-ндээ төлөвлөрсөн юм ингээд 5 ингээ ангилчдаг заяа. Эхний төвшингийн даах гэж 4 сар болсон заяа. 4 сар. Хүүхдүүд ерөөхдөө бол анх ороод юмнуудаа хийгээл 1 сар боллоо ингээд давдаг заяа. Тэгтэл би ингээд 4 сар тэр төвшнийг нь ерөөсөө давж чадаагүй. Тэгэхээр миний англи хэлний төвшин ямар муу байсныг бол харуулж байгаа юм. Эхний сараа бол би яг тэр сургуультаа тасах гад тэгээ юу болоод байгааг нь ойлгоогүй тэгэл дээш доошо шатаар өксөж уруудаж явсаар байгаа л учрыг ч ойлгоогүй тэгээд дууссан байгаа. 2 дахь сар дээрээ ингээ анх удаа унаад үзсэн хүн чинь 2 дахь удаа хичээн те багшийнхаа юу зааж байгаа яаж байгаа ийж байгаа тэр төвлөрөн даалгавраа нэг хийсэн болно. Тэгтэл дахиад унтсан заяа. Тэгэл амар жоохон ингээл зочроо аваад хүүшээ юу болоод байна яад байна гэж бодонгуудаа 3 дахьтаа сурангуудаа илүү одоо багшийн өгсөн даалгавраас илүү арай өөр нэмэлт зүйл юм хийж эхэлсэн байгаа. Окей, эн чи ийм учиртай байна. Энийг ингэх ёстой байна. Эн чи ийм учраас ийм болоод байгаа юм байна те. Гэх мэтчлээ өөртөө зааж эхэлсэн. Юм хуулж бичиж эхэлсэн. Тэгэл дахиад унчихсан. Oh my god, what the F, right? За тэгээд болохгүй ингээд явсаар байгаад арай хийж 4 дахь дээрээ чүү 70% та тэр шалгалтад авч исэн. Тэр явцдаа ингээ үг цээжлээд how to learn English quickly, how to study well, how to organize. Ер нь ингээл хамгийн юм ингээ англи болгож өөрчлөөд ямар ч монгол зүйл цагаад зарцуулахгүй бүх юмыг ингээ англиар үзэж сонсъё. Тэгсэн ч гэсэндээ миний англи хэлний сонсгол ерөөсөө сайжрахгүй байсан. Гэтэ ер нь бол ингээ хичээсээр л байсан. Хоёроо төгсөө 6 сартаа яэшээ өглөө яэш дээрээ чинийх өндөр оноо аваагүй 651 52 ч төлөө ерөөхдөө нэг тиймэрхүү оноо авсан. Тэгээ 12 дугаард ингээд төгсгöd бол миний англи хэлний түвшин бас л тиймч сайн байгаагүй. Тэгээ ер нь бол гадагшаа явнаа би Америкийн их сургуульд орно гэсэн ингээд зорилго тавьсан. Ингээд өөртөө нэг хан босгоцсон байгаа учраас шантрахыг хүсээгүй. Тийм болохоор их сургуульдаа оролгүйгээр шууд жилийн чөлөө аваад тэгээ ерөөхдөө бол англи хэлээ сайжруулж эхэлсэн байгаа. Үүний үр дүнд би бол одоо Америкийн их сургуульд бол 50% тэтгэлэгтэй суралцдаг. 12 дугаар ингээд төгссөн тэр сургууль ингээд бүгдийг ингээ орхисон байгаа шүү дээ. Өөрөө ганцаараа яаж их сургууль руу apply хийхээ мэдэхгүйс учраас би агентлагт хандаад тэр агентлаг надад юу чамд хэрэгтэй болох, ямар материал хэрэгтэй, юундаа чи анхаарах хэрэгтэй гэх мэтчлэн зүйлд анхаарч өсөж байсан. Сургуульд хэрэгтэй материал гэх юм бол 2-3 багшийн recommendation letter буюу захиаг бичүүлэх хэрэгтэй. Захлах сургуулийн дүнгийн хуудас ч ерөөхдөө дайжгүй байх хэрэгтэй. Хэлний оноо, за тэгээд өөрийгөө тодорхойлсон эссе бол хамгийн чухал хэсэг. Эсээгээ бичихтэй бол би
бодоол яваад идэг байсан. Явцсныхаа нүүдэн дээр иймэрхүү санаа ингээ холоо биччихвэл зүгээр юм байна ч юм уу тиймэрхүү ингээ бодож нөөтөө үлдээчдэг байсан. За тэгэж явсаар TOEFL өгснөхийн дараа бол яг эсэндээ төгөлрөөд эсээгээ бичиж эхэлсэн. Яг 1 сарын хугацаанд өөрийгөө жоох эмо байлгаж би өөр нь хин юм бэ? Тэ би одоо энэ сүүлийн хэдэн жил юу боллоо? Надад ямар хүнд үе тохиоллоо? Ямар сайхан үе тохиолдлоо тий. Тэр ингээд олон зүйлүүдийг бодож аваад ер нь аль эсээгээ битсэн. Жоох эмоорсон. Өөрийгөө эмо байлгасан. Яагаад гэвэл хүнд үе санах хэрэгтэй байсан учраас. За тэгээ эсээгээ битсэн. Бүх ингээ материалуудаа бүрдүүлсэн. Сургуулиудаа сонгосон. 3 сургуульд apply хийсэн. University of Toledo, University of Southeast Missouri. За ямар ч нэг сургууль байсан заяа. За тэгээд St. Leo University гэдэг сургууль 3 сургуульд apply хийсэн. 3 сургуулиас за St. Leo бол хамгийн явах магадлал багатай сургууль гэж бодсон. Гэхдээ хамгийн өндөр тэтгэлэг нь St. Leo-гоос ирсэн 50% тэтгэлэг. Тийм болохоор тэтгэлэг өндөртэй сургууль руу элсэж орсон байгаа. Иймэрхүү процесс болсноор би бол Америкт ирсэн байгаа. 2 жилийн ерөнхийдөө Америк явхад зарцуулсан, өөрийгөө бэлдсэн. Хэрвээ чи өмнөө ингээд зориг тавиад түүндээ тууштай байж чадах юм бол бүх юм болдог, бүтдэг. Ямар нэг Аз гэж байхгүй, чиний хичээл зүтгэлээс шалтгаалдаг байгаа. Тэгээ тууштай байж чадах юм бол та ч гэсэн хийж чадна гэдэгт би маш их итгэлтэй байд. Тэгээ тууштай байгаарэ, зоригтой үнэнч байгаарэ. Хэрэг тань таалагдсан бол subscribe дараарай, share хийгээрэй. Хэрэгтэй хүндээ түгээж тус болоорой. Хэрэг танд асуулт байх юм бол комент хэсэгт комент үлдээгээрэй. Чадхаараа хариулах болно. Баяртай дараагийн видеогоор уулзъя.